бичлэгийн маань гарчиг өөрийнхөө хүссэн дүр төрхийг бүтээх систем угсрах гэсэн гарчигтай байгаа. Энэ 3 ном дээр үндэслээд ярилцах болно. За эхний ном өглөөний гайхамшиг ном дээр тэгж хэлдэг. Таны яг одоо байгаа амьдрал, одоо таны гадаа төрөх, дотоод төрөх, ажил, гэр бүл, найз нөхөд, санхүүгийн байдал гэх мэтчлэнгээр таны яг одоо байгаа амьдрал тэнцүү хувийн хөгжил гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл таны хувь хүний хөгжил ямар түвшинд байна? Яг тэр нь тохирсон амьдрал танд одоо байгаа юм аа. Тэгэхээр та ямар амьдралыг бүтээхийг хүсэж байна те? Амьдралаас та юу авахыг хүсэж байна? Ямар найз нөхөдтэй баймаар байна? Ямар албан тушаал дээр хэдэн төгрөгийг олмоор байна? Тэгвэл яг тэр бүх зүйлсийг өөрийн болгож чадах хэмжээний хүн болох ёстой гэдэг. Өөрөөр хэлбэл хувийн хөгжлийнхөө төвшинг ахиулах тусам таны дагалдах найз нөхөд, ажил, таны олж байгаа мөнгөний хэмжээ гэх мэт зүйлсүүд чинь таны хувийн хөгжлийн төвшинг дагаад өөрчлөгдөх болно. Тийм болохоор гадаад зүйлстэй биш, яг өөр дээрээ фокуслаараа та өөрөө аятайхан нэгэн болох юм бол таны амьдрал ч гэсэн аятайхан болно гэдэг. Тийм учраас өнөөдрийн бичлэгийн маань гарчиг өөрийнхөө хүссэн дүр төрхийг бий болгох гэдэг нь та яг ямар амьдралаар амьдрахыг хүсэж байна. Тэр амьдралыг бүтээж чадах хувь хүн ямар хүн байх вэ? Тэр хүнийг эхлээд тодорхойлно гэсэн. За үүний дараа тэр дүр төрхийг бий болгох системийг угсрана гэдэг нь дадал зуршлыг хэлж байгаа. Жишээ нь энгийн дадал номон дээр тэгж хэлсэн байдаг. Та одоо өөрөө ямар дүр төрхтэй болохыг хүсэж байна? Тэр эхлээд хүнээ тодорхойлчихсан бол түүнд чинь хүргэх дадлуудыг бий болгох ёстой. Жишээ нь та гоё биетэй булчинлаг биетэй болохыг хүсэж байвал булчинлаг биетэй болохын тулд ямар үйл хөдлөлүүдийг хэр хугацаанд хийснээрээ тийм булчинлаг болох юм бэ гэсэн тэр системийг бий болгох ёстой. Тэр системийнхаа дагуу үйл хөдлөлүүдээ хийгээл яваад хахад аажмаар зүгээр л юу ч бодохгүй тэр үйлдэлүүдээ хийгээл яваад хахад таны хүссэн дүр төрх гарч ирэхийн тулд хүссэн дүр төрхөө тодорхойлсон бол түүнд хүргэх алхмуудыг эхлээд тодорхой болгох хэрэгтэй гэдэг. Тэгэхээр энгийн дадал номон дээр ч гэсэн хэлдэг. Дадал зуршил гэдэг зүйл бол та өөрөө хүссэн дүр төрхөө бүтээх тэр систем юм а гэж хэлсэн байдаг. Сүүлийн энэ коучинг дадал номон дээр болохоор тэр системийг одоо бид нар бол ямар дүр төрхтэй болохыг хүсэж байгаа тодорхойлчлоо. Энэ дүр төрхтэй болохын тулд ийм үйлдэлүүдийг хийх хэрэгтэй байна гэдгийг мэдчихлээ. Тэгвэл тэр үйлдэлүүдээ ер нь бид нар одоо юу хийх ёстойгоо мэдчихэдэг шүү дээ. Гоё арьстай болохын тулд би яах ёстой юм? Англи хэлний чадвараа дээшлүүлэхийн тулд яах ёстой юм гэдгийг бид нар бүгдээрээ мэддэг, үйлдэлээ мэддэг. Гэхдээ тэр үйлдэлийг өдөр тутамдаа хийх нь хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр өдөр тутамдаа их тэр системээ гомбийнхэн дагуу ажиллуулахын тулд буюу шин дадал зуршлаа өөртөө хэвшүүлэхийн тулд яах ёстой юм бэ гэдгийг коучинг дадал ном дээр хэлсэн байдаг. Тэгэхээр өнөөдрийн бичлэгдэр энэ 3 ном дээр үндэслээд өөрийнхөө хүссэн дүр төрхийг бүтээх системийг угсрах талаар дэлгэрэнгүй ярилцах болно. За нэгдүгээр таны хийх ёстой зүйл бол эхлээд хүссэн дүр төрхөө маш дэлгэрэнгүй тодорхойлох хэрэгтэй. Гэтэ үүнийг тодорхойлохын тулд эхлээд та өөрөө одоо юуг авахыг хүсэж байна ч юм уу те яг юунд хүрэхийг хүсэж байна гэдгийг бодож үзнэ. За жишээ нь та одоо 100 ажилчинтай захирал олмоор байна гэж бодъё л да тий. Тэгвэл 100 хүнийг ажилуулах хэмжээний тийм захирал ямар ах хэвтэй. Жишээ нь бусдад нөлөөлж чаддаг харилцааны чадвартай өөрийнхөө мэргэжлийн талаар мэддэг байх хэвтэй гэх мэтчлэнгээр тэр зүйлийг эзэмшихийн тулд ийм байх ёстой гэсэн дүр төрх гарч ирэн тий. Тийм учраас та эхлээд бодож үзв. Би яг юу хийхийг хүсэж байна энэ амьдрал? Хаана хүрэхийг хүсэж байна? Тэгээд тэрийгэ тодорхойлсон бол түүнд хүрэхийн тулд тэрийг эзэмшихийн тулд ямар хүн байх ёстой вэ гэдэг тодорхойлтуудаа эхлээд гаргана. Энийг маш дэлгэрэнгүй гаргана. Гэтэ энэ дээр анхаарах юм би одоо машинтай болмоор байна гэж төлөвлөгөөгөө гаргахгүй гэсэн. Өөрийнхөө тодорхойлох учраас тэгэхээр одоо чинь та ямар машин авахыг хүсэж байгаа тэгвэл тэр машиныг авах хэмжээний хүн болохын тулд би одоо сарын орлого, жилийн орлого маань хэд байх ёстой. Тэгвэл сарын орлого, жилийн орлого ийм төвшөнд олохын тулд би өөрөө ямар чадвартай байх ёстой юм бэ гэсэн өөрийнхөө хувийн хөгжил дээр таарсан тодорхойлтуудыг гаргана. За жишээ нь би одоо өөрийнхөө жишээг дурдъя л да. Би одоо 2025 он эхлэхэд одоо 6 сар гэдэг чинь хагас жил өнгөрсөн байна шүү дээ тий. 25 он эхлэхэд миний ингээд бүтээхийг хүсэж байгаа дүр төрхөө эхлээд би тодорхойлсон байхгүй. Тэгэхээр би эхлээд өөрийнхөө жишээг ярьчих. Тэгэхээр та яг одоо миний жишээнүүдийг өөрчлөөд өөр дээр ургуулад гаргана гэсэн. За би бол жишээ нь 25 он эхлэхэд 25 оны 12 дугаар сард гэхэд миний бүтээхийг хүсэж байгаа дүр төрх бол англи хэлээр академик төвшөнд ярьж чаддаг. Одоо англи хэлний IELTS-ийн 7 оноотой хүн гэж утсан байхгүй. Тэгэхээр энэ маань би одоо англи хэлтэй баснараа орлогоо 2 дахин нэмэгдүүлээд би өндөр цалин авна гэж бичихгүй гэсэн. Яг зүгээр л 25 оны 1-р сар гэхэд би ямар хүн байсан, 25 оны 12 дугаар сар гэхэд би ямар хүн болохыг хүсэж байгаа юм гэсэн. Тэр дандаа хүн дээрээ фокуслон гэсэн. Тэгэхээр 25 оны 12 сар гэхэд англи хэлтэй баццаг болцсон байна гэж ингэж бичиж байгаа гэсэн. За мөн дээрс нь 52 кг гоё булчинлаг биетэй болцсон байна. Үс арьсаа арчлан гих мэтчлэнгээр ингээд та бас ингээд өөрийнхөө бүтээхийг хүсэж байгаа хөрхөө маш тодорхой бичнэ. Яг
хуун дээр төвлөрүүлээ тий. Энэ хүн толгой дотор ямар мэдлэгтэй ах юм, гадаад төхөрсөө яаж харагдчих ах юм, одоо гой найзуудтай болмоор байна гэвэл гой найзуудтай болохын тулд тэгвэл та гой зан төлөвтэй тийм хүн болно гэж ингэж бичнэ гэсэн үг байхгүй. Тэр яг бүгднийг өөр дээр гадаад хүчин зүйлсийн талаар огт бичихгүй зөвхөн өөрийнхөө хувийн хөгжил дээрээ эхлээд ингэж бичнэ. Энэ бол нэгдүгээр алхам. За үүний дараа хоёрдугаар алхам бол энэ төр төрхийг бүтээх алхмууд нь юу вэ гэдгийг бичнэ. Энгийн дадлгам дээр маш сайн зөвлөж өгсөн байдаг. За жишээ нь би одоо 52 кг гой булчинлаг бэлтээ болмоор байна гэсэн биз дээ тий. Тэгэх юм бол энийг бүтээхийн тулд би яах ёстой вэ гэхээр хоолтон дээр анхааран дасгал хийх мэтчлэнгээр тэр үйлдэлүүдийг бичнэ. Би яг өөрийнхөө хийж чадах энэ дүр төрхийг бүтээхийн тулд ямар үйлдэлүүд хийх вэ гэсэн үйлдэлүүдийг бичнэ. За жишээ нь би одоо арьсан дээр гэх юм бол би одоо 25 оны 12 сар гой өөгүй арьстай болцсон байна гэж бичсэн баггүй. Тэгэхээр үүнийг биелүүлэхийн тулд миний баримталж байгаа зарчим болохоор би будаагаар арьсаа арчилж үсээ бас арчилж байгаа. Одоо будааны шүүсээр будаага ухаарч нэг цагаан шүүс гардаг шүү дээ. Тэр цагаан шүүсээр нь нүрээ угаах, тэр цагаан шүүсийг нь хөлдөөгөөд арьсаа арчих, үсээ арчлах авах юм бол үс арьсанд бол айгүй нэмэртэй байдаг. Тэгэхээр та өөрөө бодож үзэж байгаа миний хийж чадах надад тохирсон тэр үйлдэлүүд нь юу вэ? Та өөрөө хийж чаддаг байх хэрэгтэй шүү дээ. Хичнээн үр дүнтэйсэн ч гэсэн та өөрөө хийж чадахгүй үйлдэлүүдийг бичих юм бол хэцүү. Тэгэхээр яг одоо миний нөхцөл байдал миний хийж чадах хамгийн амархан үр дүнтэй би тасралтгүй тогтмол хийж чадах тэр үйлдэлүүд юу вэ? Миний хувьд болохоор будааны шүүсээс байхгүй. Будаагаа сонгох болохоор миний хувьд саран брэндийг сонгож авсан байхгүй. Яг тэр саран брендийн одоо будаа нь бол дандаа шинэ ургацах байд юм бэлээ. Тэгэхээр арьс усанд маань нөлөөлөл нь өөрчлөлтэй тий. Жишээлбэл ингээд та үйлдэлүүдээ тодорхойлчлаа. Энэ бол 2 дугаар шат. За үүний дараа 3 дугаар шат бол саяны тодорхойлсон үйлдэлүүдээ өдөр тутмын өөрийнхөө ухамсаргүйгээр хийдэг зуршил болгож өөрийнхөө биений нэг хэсэг болгохын тулд яах ёстой юм бэ гэдгийг коучинг дадлан дээр хэлсэн байдаг. За энэ ном дээр бол шин ингээд зуршлыг бий болгохын тулд хамгийн түрүүнд зуршил гэдгийг болохоор энэ ном дээр ингээд байхгүй хариу үйлдэл гэж тодорхойлсон байдаг. Хариу үйлдэл. Зуршил гэдэг нь заавал нэг дохио байж идэг. Тэр дохио нь ухамсаргүйгээр хариу үйлдэл үзүүлэхийг зуршил гэдэг. Жишээ нь өглөө басангуудаа 0 явдаг, 0-ээс гарангуудаа одоо шууд шүдээ угаадаг ч гэдэг юм тий. Ингээд яг тэр зүйл болох юм бол тэр зүйлийг хийдэг. Сэрүүлэг дуурангууд орноосоо босдог ч юм уу тий. Шүдээ угаасныхаа дараа шууд нүрээ угаадаг гэдэг хичлэн ингээд яг зуршил гэдэг бол нэг зүйлийн дараа ийм юм болно гэсэн хариу үйлдэлүүдийг хэлж байгаа. Тэгэхээр өөрийнхөө та одоо хүссэн төр төрхийг бүтээхийн тулд хийх ёстой үйлдэлүүд байгаа. Тэр үйлдэлүүд чинь ингээд шууд автоматар өглөө басангуудаа одоо англи хэлээр сонсдог ч юм уу тий. Ийм яг ингэж зуршил болгохын тулд яах ёстой вэ гэхээр хамгийн түрүүнд нэгт болохоор та өөрөө сэтлийг олох ёстой. Одоо таны хийдэг өдөр тутмын хийдэг зуршлууд байгаа шүү дээ тий. Одоо болохыг хүсэж байгаа муу зуршлууд ч байж болно. Муу зуршлуудаа хэрвээ та болохыг хүсэж ивэл тэр зуршлыг чинь өдөөдөг сэтлүүд нь юу вэ гэдгийг олох хэрэгтэй. Одоо байршил гэж болно тий. Юу яа тий. Одоо гадаа гарахаараа тавих татдаг ч юм уу. Тэр нэг онцгой найзтайгаа уулзахаараа тавих татдаг ч юм уу. Эсвэл бол одоо юу гэдэг уйтгалахаараа тавих татдаг ч гэдэг юм уу тий. Ямар нэгэн яг тэр сэтлэн байх хэрэгтэй. Тэр сэтлийг олохгүйгээр зуршлыг өөрчлөх боломжгүй гэдэг. Тэгэхээр та хэрвээ хаягч байгаа зуршил байх юм бол сэтэл нь юу вэ гэдгийг олоод тэр сэтлийг аль болохоор хийх байх хэрэгтэй гэсэн үг. Жишээ нь яг нэг онцгой найзтайгаа уулзахаараа тамхитаад идэг бол та тамхинаас гарахыг хүсчихвэл тэр найзтайгаа уулзахгүй байх хэрэгтэй гэсэн үг. Тамхи гэдэг юм дээр ач холбогдол биш. Тамхи гэдэг чинь зөвхөн хариу үйлдэл шүү дээ тий. Тэгэхээр тэр хариу үйлдлийг гаргахаар дохио нь юу вэ гэдэг тэр дохиог л харахгүй байх нь таны чухал үүрэг болно гэсэн. Өөрөөр харин шин зуршлыг бий болгох гэж байгаа бол та өөртөө шин одоо сэтлүүдийг оноож өгөх хэрэгтэй гэсэн үг тий. Жишээ нь миний хувьд англи хэлийг одоо өөрийнхөө зуршил болгох гэж байгаа. Тэгэхээр англи хэлийг зуршил болгохын тулд би шинэ үг цээжж байгаа шүү дээ тий. Тэгэхээр шинэ үгийнхаа дэвтрийг орныхоо хажууд тавьчихдаг. Тэгээд өглөө босоод утасны сэрүүлгээ унтраахад утасны маань хажууд дэвтэр маань иждэг. Тэгээд дэвтэр дээр маань шинэ үг маань байгаа. Тэгэхээр дэвтрийг харангуйтаа нэрээштэй гэл нойр сэргээг үжил дэвтрээ ингээд харах хэрэгтэй хардгаа гэсэн. Тэгэхээр өөрөө шин сэтлүүдийг бий болгоно. Одоо дасгал хийх тал дээр гэхэд жишээ нь ингээд дасгал хийх ингээд жоохон дургу болохоор дасгалаа хийж чадахгүй байгаа тэгэнгүүт хамт ингээд найзтайгаа дасгал хийж байгаа гэсэн. Тэгэхээр тэр найз маань надлуу дандаа явъя гэж сануулна. Тэгэхээр ингээд өөрөө хийж чадахгүй зүйлсүүдээ жишээ нь ингээд өөр хүн оруулж ирэх юм бол тэр хүн чинь хамт хийя гэд таныг сануулж сэтэлжүүлэх учраас бас хэрэгтэй гэсэн. Тэгэхээр өөрөө та одоо муу зуршлаас салахыг хүсч ивэл тэр сэтлүүдийг нь арилгана, сэтлүүдээс нь зугтна, сайн шин зуршлыг бий болгож байгаа бол тэр үйлдэлүүдийг хийх сэтлүүдийг бий болгоно гэсэн. За хоёрдугаарт болохоор тэр үйлдэлүүдийг 3 түвшинд ангиллуулцдаг байдаг. Хүн чинь нөгөө сэтгэл хөдлөлийн амьтан шүү дээ тий. Заримдаа бид нар ууртай байдаг, заримдаа гонхтой, заримдаа баяртай байдаг. За заримдаа маш их ядардаг, заримдаа эрч хүчтэй байдаг гэх мэтчлэнгээр өдөр болгон бидний биеийн байдал өөр байдаг учраас тэр зуршлууд дээр 3 сонголтыг зааж өгвөл зүгээр байдаг. За жишээ нь англи хэл дээр жишээ авч үзье л да тий. Тэгэх юм бол би одоо англи хэл дээр 3 сонголт тавина гэсэн. Өдөр болгон зуршил болохын тулд өдөр болгон хийх нь маш чухал байдаг. Нэг өдөр алгасах юм бол 2 дахь өдөр, 3 дахь өдөр алгасах магадлал өндөр учраас зуршлыг бий болгохын тулд хамгийн чухал зүйл нь өдөр алгасахгүй байх хэрэгтэй. Гэхдээ өдөр алгасахгүй байхад бид
бид нэр заримдаа маш их ядарсан, заримдаа гонглцсан байж тээ. Тэр зүйлсүүдэд урьдчилан сэргийлэхийн тулд 3 ингэж сонголт тавьж байгаа байхгүй. За энэ 3 сонголт гэж юу яриад байгаа юм бэ гэхээр англи хэлээр жишээ авахад жишээ нь миний хамгийн дээдлийн 1-р зорилго бол өдөрт англи хэл одоо 2 цаг хийх. Энэ бол би одоо маш ирч хүчтэй, сэтгэл санаа сайхан, зав зайтай байх үедээ 2 цаг хийнэ гэсэн. Энэ бол дээд сонголт. За голынх нь болохоор юу яах? Нэг 40 минут хийх сонголттой. 2 дахь сонголт нь болохоор би одоо жоохон ядарсан ч юм уу, англи хэлээ хиймээгүй ч юм уу, залхацсан байх юм бол би өдөрт 40 минут хийнэ гэсэн. За хамгийн сүүлийн 3 дахь сонголт бол өдөрт 5 минут хийнэ гэсэн сонголттой. Би үнэхээр ядарсан, бүр англи хэлийг харахыг хүсэхгүй, ядарсан, гонглцсан, хин нэг үнтэй магадгүй маргалцсан, сэтгэл санаагаар унтсан байх юм бол би өдөрт 5 минут хийнэ. 5 минут гэдэг чинь маш жоохон шүү дээ, тий. Гэхдээ зуршлын хамгийн чухал зүйл нь нэг ч өдөр алгасахгүй байх хэрэгтэй. Алгасгүй гэдэг нь чухал. Яагаад тэгэхээр бидний тарих тэр зүйлийг өдөр болгон хийгээл юм бол энэ зүйлийг өдөр болгон хийхээс өөр аргагүй юм байна. Дээрэс нь би энэ зүйлийг өдөр болгон угаасаа хийдэг хүн гэд кодолчдог. Тэгтэл нэг өдөр та алгасчих юм бол энэ зүйлийг би өдөр болгон хийхгүй байсан ч болох юм биш дээ гэд тарих маань ойлгочдог. Хийхгүйсэн ч болох юм байна гэд ойлгочих юм бол яагаад заавал хөлсөө гаргаж байгаад тасгал хийх ёстой юм. Хийхгүйж болох байтал гэд тарих маань ойлгочдог. Тийм учраас тарихандаа энэ зүйлийг би өдөр болгон хийдэг хүн энэ зүйлийг нэг ч өдөр алгасаж болохгүй гэдгийг тарихандаа ойлгуулж шингээхийн тулд өдөрт одоо 3 сонголттой байгаад 3 дахь сонголт нь юм хамгийн багаар хамгийн амархан байх хэрэгтэй. За жишээ нь коучинг дадлын номон дээр бол бүр 60 секундын дотор хийж болох зүйл байх хэрэгтэй гэдэг. За жишээ нь дасгал хийх тал дээр бол энэ коучинг номон дээр жишээ нь зүгээр хамгийн 3 дахь сонголт нь 60 секунд л юм. Жишээ нь та өнөөдөр ингэ дасгал хийх бүр үнэхээр хүсэхгүй байна. Тэгвэл таны 3 дахь сонголт чинь 60 секунд л хийх. 1 минутын турш хийх. 1 минутын туршгүй. 1 минутын турш магадгүй сунах ч юм уу. Гол нь тархиндаа энэ зүйлийг би хизэж нэг ч өдөр алдасч болохгүй гэдгийг ойлгуулахын тулд. Тэгэхээр бусад энгийн үед бол сэтгэл санаа сайхан байх юм бол 2 дахь сонголтыг сонгож болно. Бүр гоё ирч хүчтэй ядраагүй цаг завтай байх юм бол 3 дахь сонголтыг сонгоно. Гэх мэтчлэнгээр өдөрт алгасахгүй тулд ийм 3 сонголттой байвал зүгээр байдаг. За үүний дараа болохоор хамгийн чухал бас нэг зүйл нь бол уян хатан байх хэрэгтэй. Зуршлыг бий болгохын тулд уян хатан байх хэрэгтэй. За 3 сонголтыг тавьсан. 3 сонголтыг тавьсан гэсэн та магадгүй нэг өдөр амарчж болно, үнжиж болно. Тэгвэл үүний дараа таны авах арга хэмжээ юу вэ гэхээр новш бивчтэр хийн гэсэн юм хийсгүй гэж болно. Эсвэл зүгээр те за бүр хайчиж хийж болно те. Ингэхгүйгээр уян хатан байна гэдэг нь өчигдөр та хийн гэсэн зүйлсүүдээ хийсэнгүү. Тэгвэл өнөөдөр яах вэ гэхээр зүгээр л үргэлжлүүл. Уян хатан байх хэрэгтэй. Өөртөө зөөлөн байх хэрэгтэй. Тэгэхээр өөртөө зөөлөн байханд бол 3 сонголттой гаргачлаа шээ тий. Гэхдээ хүний амьдрал ч өдөр тутамд өөр байдаг учраас энэ бүр 5 минут би англи хийнэ гэснээр ч хийж чадахгүй өдөрч гарч магадгүй. Тэгэхээр маргааш өдөр нь өөртөө гутарч гэмших биш зүгээр л үргэлжлүүлээд хийх нь хамгийн зөв сонголт байдаг. За тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр та өөрийнхөө хүссэн дүр төрхөө бүтээх системийг угсрах талаар ярилцлаа. Тэгэхээр хүссэн дүр төрхөө бүтээн гэдэг нь та ямар нэгэн зүйлийг авна, хийн, бүтээн гэдэгтэй биш. Тэр авахыг хүсэж байгаа, хийхийг хүсэж байгаа зүйлийг чинь хийж чадах хүн нь ямар хүн байх юм бэ? Тэр хүнийг та өөрөө бүтээхийн төлөө, ажлын бүтээхийн төлөө та яах вэ гэхээр тэр хүнийг эхлээд тодорхойлно. Тэр хүнийг тодорхойлсныхаа дараа тэр хүнийг бүтээх үйлдэлүүд нь юу юм бэ гэдгийг тодорхойлно. Тэгээд тэр үйлдэлүүдээ өдөр тутамдаа хэрэгжүүлэх нэ. Тэгэхээр өдөр тутамдаа тэр үйлдэлээ хэрэгжүүлээд яваад ах юм бол магадгүй жилийн дараа таны хүссэн хүн чинь бий болохоор системээ зөв угсрах хэрэгтэй ахна. Тэгэхээр өдөр тутамдаа тэр үйлдэлийг хийгээд исэн ч гэсэн хэрвээ таны хүссэн төрөх бий болохгүй бол таны системэнд алдаа байна гэсэн учраас өдөр тутмынхаа хийх үйлдэлүүдээ өөрчлөнө гэсэн үг тийм. Бид нар өдөр тутамдаа хийдэг үйлдэлүүдээ хийгээл ах юм бол яг адилхан үр дүн гарна. Тэгэхээр үр дүн өөрчлөхийг хүсэх юм бол өдөр тутамдаа хийдэг үйлдэлүүдээ өөрчлөх хэрэгтэй. Үйлдэлүүдээ өөрчлөснөөр өөр дүр төрх гарах болно. Тэгэхээр эхлээд төгсгөлөө төлөвлөж эхэл гэдэг шиг ямар хүнийг бүтээх гэдэг юм бэ тэрийгэ тодорхойлоод үйлдэлүүдээ хийгээд өдөр тутамдаа тэр үйлдэлээ хийх нь таны даалгавар болно гэсэн. Тэгэхээр та өөрөө хүн хүссэн дүр төрхийг тодорхойлоод тэр дүр төрхөөс өөрийнхөө бүр систем амьдралынхаа нэг хэсэг болгохыг хүсэх юм бол энэ 3 номыг бас уншиж үзээрэй гэж санал болгомоор байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя баяр таа.